Бүгдээрээ сайн уу? Шинхэмжлэгтэй тавтай морил. За өнөөдөр хэдүүлээ нэгэн гайхалтай гэр бүлийн талаар ярьцгаах болно. Энэ бол The Beckhams. За Beckham-ийн гэр бүлийг мэдгүй хүмүүс гэж бараг байхгүй хаа. Тэд бол маш алдартай, маш нэр хүндтэй, за маш их хэмжээний хөрөнгө чинээтэй. Гэсэн ч яг л хөрсөн дээрээ буусан өөрсдөө хит их дөвөөлөгдөггүй даруй төлөв гэдгээрээ бол олонд ихээхэн хайрлагддаг. За тэднийг тойрсон янз бүрийн хов жив, цуурхал, мэдээллийг бол та бүхэн маань дор бүрэн хэдийнэ авч исэн бах гэж би бодож байна. За тухайлх юм бол Дэвидийн хувийн мэйлүүд задарлаа. За Дэвид гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж үүнээс нь олоод тэд салах гэж байна. За тэдний татварын асуудлууд юу болоод байна гэдэг ч юм уу иймэрхүү утга бүхий мэдээллүүд бол ара араасаа гарч исэн. За тэгвэл өнөөдөр хэдүүлээ The Beckhams гэдэг гэр бүл хэрхэн бий болсон. За сүүлийн үед одоо энэ гэр бүлийн дунд юу болоод байгаа, ямар хагаралтай зөрчилдөөн үүсэж байгаа үүнийг ярьцгаая гэж бодож байна. За ингээд олон тавгүй шууд гол сэдв рүүгээ орцгоё. За Дэвид Бекхэм бол 1975 оны 5 сарын 2-ны өдөр Английн Лондон хотноо төрсөн. За түүний аав бол Манчестер Юнайтед гэх багийн улаан ногоон фэн байсан учраас одоо хүүгээ бага ахуй цагаас нь ихсүүлэн тэдний тоглолтыг нь үзэн гих мэд байдлаар хүүгээ ихээхэн дагуулж явж хөл бөмбөгтөө маш ойр өсгсөн. За Дэвид үүнээс нь олоод тэр юм уу багасаа хөл бөмбөг тоглох маш их дуртайн дээр байглаас өгөгдсөн гайхалтай мэдрэмжтэй чадварлаг байсан байгаа. Тэрээр 11 настайдаа Bobby Charlton Soccer School-ийн одоо тэмцээнд ялалт байгуулж олонний анхааралд ихээхэн өртсөн. Ийм ч болохоор тэрээр 13 настайдаа Манчестер Юнайтедийн өсвөрийн багт гэрээ байгуулан тоглож эхэлсэн байдаг. За үүнээсээ 4 жилийн дараачаас буюу 17 настайгаас эхсүүлэн мэргэжлийн багт орж тоглох болсон. За түүний бие одоо нэлээд мөч жижигтэй жижигхэн байсан учраас аав нь үүнд санаа зовж түүнд Ирландийн хар шар айргийг мөн түүхийн үндгийг бол өгдөг байсан гэдэг. За тэрээр олол 1996-аас 97 оны Премьер Лигт Wimbledon гэх багийн эсрэг тоглож байхдаа нэгэн гайхалтай өшгөлтийг хийснээр дэлхийн нийтэд бол өөрийгөө таниулж чадсан байдаг. За Дэвидийн хувьд гэвэл анханасаа Виктория крашлдаг гэдгээ бол одоо өөрийнхөө эргэн тойрныхоо хүмүүст хэлдэг байсан байгаа. За үүнийх нь нэг яриа гэх юм бол тэрээр багийнхаа Гэри гэх одоо тоглогчтой хамт телевиз үзэж сууж байхад нь Spice Girls гарахад Викторийг зан би энэнтэй сууна гэж бол хэлжсэн гэдэг. За үүнийг нь бол хожим нь Гэри одоо Бекмийн докюментари кинонд бол батлан ярьсан байдаг. За харин Викториягийн тухайд гэвэл бүх цаг үеийн хамгийн алдартай, хамгийн амжилттай байсан охидын хамтлаг болох Spice Girls хамтлагийн бол гишүүн байсан шүү дээ. За Spice Girls гингүүт та бүхэнд шууд нөгөө Wanna Be гэдэг дуу нь бол бодогдож байгаа байх. За За тухайн хамтлаг бол дэлхийд дахинд өөрсдийнхөө цомгийг 100 сая хувь борлуулсан тийм амжилттай хамтлаг байжээ. За тэднийг бол 1994 онд аав хоёр болох Боб болон Крис Херберт нар бол анх гаргаж ирж исэн. За тухайн одоо хоёр хүн маань маш олон охтуудын дунд сонгон шалгаруулалт явуулж түүнээс 5 охин сонгон шалгаруулан авч Тооч гэх нэртэйгээр бол анх хамтлагийг байгуулж байсан юм байна. За тухайн 5 охинд бол Melby, Melanie C, Victoria, Emma, за Jerry гэх 5 охин байжээ. За тэднийг бол дууга өөрсдөө бичих ёстой гэж үзэж дуу зохиогч нартай хамтран ажиллаж хичээл заалгадаг байсан юм байна. Ингээд тэд хамгийн анхны дуу болох Sugar and Spice гэх дуугаа Touch гэх нэрэнд оруулж цацсан байдаг. Тухайн салбарын хүмүүс бол тэднийг Touch гэх нэрээр нь бус Spice Girls гэж бол дууддаг байсан юм байна. Ийм учраас тэд өөрсдийнхөө анхны дуу болох Spice гэх нэрэнд одоо ихээхэн утга учир өгч Spice гэх нэрийг бол авч хамтлагаа цаашаа үргэлжлүүлэхийг бол хичээж исэн ч тухайд тийм нэртэй дуучин байсан учраас салбарын тэдэнд өгсөн нэрээр буюу Spice Girls гэх нэрээр бол тэд цааш уран бүтээлээ одоо үргэлжлүүлэх болсон юм байна. За ингээд төд удалгүй 1995 оны 3 сард охтууд нөгөө нэг аав хүү хоёрын компани болох Hurt Management гэх компаниг орхиж өөрсдийнхөө Wanna Be тэргүүтээ хит дуунууд ол бичцгээсэн байдаг.
Энэ ондоо тэд Virgin Records гэх томоохон лейблтэй 5 альбомны гэрээ байгуулж хамгийн анхны сингл болох Wannabe гэх дуугаа 1996 оны 7 сарын 8-ны өдөр UK-д цацсан байдаг. За тухайн дуу бол цацагдмагц UK-д 7 хоногийн турш 1-р байр, Америкт мөн 4-7 хоногийн турш 1-р байрыг эзэлсэн байдаг. За түүгээр зогсохгүй өөр 37 улсад мөн 1-р байрыг эзэлж бүх цаг үеийн рекордуудыг бол бас л эвдэж байсан юм байна лээ. За ингээд 1996 онд тэд өөрсдийн хамгийн анхны альбом болох Spice гэх альбомоо бол гаргасан байдаг. За тухайн альбом нь бол одоо UK-д 3 сая хувь борлуулагдаж Beatles-ээс хойш хамгийн хурдан борлуулагдсан охидын хамтлагийн альбом болж байжээ. За тухайн жилийнхаа мөн сүүлээр буюу 12 сард өөрсдийнхөө бас нэгэн сингл дуу гаргаснаар одоо олон сая долларын хөрөнгө оруулалтын гэрээнүүдэд мөн гарын үсэг зурж чадсан байдаг. За түүнээсээ төр дуудлаггүй 1997 оны 2 сард тэд одоо өөрсдийнхөө энэ Spice гэх альбомоо бол Америкт борлуулж эхэлсэн. За тэгэхдээ 7.4 сая хувь борлуулж одоо тухайн оныхоо хамгийн их борлуулалттай альбом болж чадсан байдаг юм байна. За тэр жилийнхаа 100 бол охид өөрсдийнхөө Spice World гэх кино гаргасан. За тухайн киноныхаа нэрээр мөн 2 дахь альбомоо нэрлэж 2 дахь альбомоо гаргасан байдаг. Тухайн альбом ч гэсэн маш амжилттай болж 14 сая хувь борлуулагдсан гэдэг. За ингээд 1997 онд Spice Girls-ийн нэг гишүүн болох Mel B Victoria-г дагуулan Manchester United-ийн тоглолтыг үзэж явснаар одоо тэд хамгийн анхудаа танилцсан нь энэ байдаг. За тухайн үед бол Spice Girls-ийн охтууд ирсэн байгааг сурвалжлагчид мэдчихсэн учраас David Beckham-с чи хэрвээ одоо боломж олдвол хинтээ танилцмаар байна вэ гэж асуухад нь тэр энд аль үжээний ирчихсэн байна гэд Victoria-г заасан гэдгээ. За ямар ч байсан одоо David Beckham бол анханасаа Victoria-г маш хүчтэйгээр крашилж исэн юм байна. За ингээд 1997 оноос 1998 оны улирлаар Manchester United-ийнхэн Premier League, Европын хөл бөмбөгийн аваргуудын лиг болон Football Association Cup гэж ингээ 3 том тэмцээн байдаг юм байна. За энэхүү 3 одоо том тэмцээнд маш амжилттай оролцож тухайн одоо амжилтыг нь 2022 оноос 2023 оны улиралд Manchester City-гийнхэн одоо энэхүү гурвалсан амжилтыг үзүүлэх хүртэл ийм зүйл давтагдаагүй байдаг гэдгээ ямар ч байсан одоо боломжгүй болгосон ийм гайхалтай одоо тоглолтуудыг бол гаргасан байдаг юм байна. За мөн энэ ондоо одоо Victoria болон David нар танилцаад удаагүй ч гэсэн сүй тавьж байгаагаа бол зарсан. Ингээд нэг нь дэлхийн хамгийн алдартай хөл бөмбөгчин, нөгөөх нь бол дэлхийн мөн хамгийн алдартай охидын хамтлагийн гишүүн. Энэ хоёр ингээд нийлж байгаа учраас мэдээж хэвлэл мэдээллийнхээ бүх анхаарал бол тэдэн дээр байх нь тодорхой. За хөл бөмбөгийн дасгалжуулагч нарын дунд нэг юм одоо бичигдээгүй хуульч гэх юм уу, тийм бодлого гэх юм уу зүйл байдгийн маань л да. Юу гэхээр одоо тухайн тамирчнаа хөнгөн, хуумгай, зугаа цэнгэл хөөсөн нэгэн байхаас илүүтэйгээр тогтсон амьдралтай их нэртэй болохыг нь бол ихээхэн дэмжиж тэгж зөвлөдөг байсан байгаа. Ингэснээр тухайн тамирчин одоо хөл бөмбөгтөө бүхий л анхаарлаа хандуулна гэж үздэг байж. За тамирчны хувьд гэвэл өөрийнхөө эхнэр болох бүсгүй нь өөрийнх нь хүсэл мөрөөдлийн төлөө одоо өөрсдийнхөө хүсэл мөрөөдөл, карьер бүхий л амьдралаа зориулж чадах тийм эмэгтэйтэй ол суухыг эрмэлздэг байсан. Харин одоо Дэвид, Victoria хоёрын тухайд гэвэл Victoria аль хэдийн хин нэгэн болчихсон түүнд одоо маш том карьер байсан учраас энэ нь Manchester United-ийнхны хувьд бол таалагддаггүй байсан гэдгээ. Гэхдээ Дэвид бол Victoria-д унаж тусч исэн учраас өөр яалтай билээ. Тэд ярихдаа Дэвид Victoria-тай 40 минут уулзахын тулд 4 цаг машинаар явдаг. За хэдийгээр одоо ингээд тэмцээний дараа за тэгээд гадуур бэлтгэлтэй үед гадуур одоо буудлуудаар хонох тохиолдол бол их байдаг. За энэ үед бол шөнийн 3 цагт сэрсэн байсан ч гэсэн Дэвид угаалгын өрөөндөө Victoria-тай уцаар яриад сууж идэг байсан гэж бол хүмүүс одоо эргэн тайрных нь ярьдгийн байна лээ. За энэ мэд асуудлууд нь одоо тасгалжуулагч болон гэр бүлийнхнийх нь санааг зовоож эхэлсэн. Тэрээр одоо ингээ бүхий л анхаарлаа Victoria-д хандуулж өөрийнх нь одоо энэ карьер нь юу ч хүү сүйдэх үедээ тоглолтоо бүрэн гаргаж чадахгүй байх үедээ үүний чинь ард одоо өчнөө сая мөнгө төгрөгийн асуудал явагдаж байгаа учраас за ийм асуудлууд үүсгүүдээ гэж бол ихээхэн санаа зовж исэн ч Дэвидийн хувьд харин ч эсэргээрээ улмал одоо гаалт өвлтөй тоглож улмал амжилтыг үзүүлж исэн байгаа.
Тэрээр Английн шигшээ багийн гарааны 11 тоглогчийн нэгээр шалгарч түүний дээр 115 тоглолтоос 59 тоглолтод нь бол багаан ахалж тоглосон байдгийн байна. Гэсэн ч тэрээр 1998 он зохион байгуулагдсан World Cup-ийн үеэр Аргентины нэгэн тоглогчид занал хийсэн хит ширүүн байдлаар өдөөсөн гих үндслэлээр улаан карт авч тухайн тоглолтыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон. Ингээд багийн зүгээс олвол 11 тоглогчоор бус 10 тоглогчтойгоор бол тэмцээнийг үргэлжлүүлж penalty shootout гэж юм байдгийн байна л да. Энэ нь бол 5 удаа шийдвэрлэх цохилтыг хийх боломжтой тийм зүйл юм байна. Би мэдээж хөл бөмбөг үздэггүй хүн учраас энийг нь бол зөв тайлбарлахгүй байж магадгүй. Тийм учраас тэгсгээд аль болох чадлаараа тайлбарлаж байгаа нь энэ шүү. Ямар ч байсан ийм 5 цохилтыг бол хийсэн. Гэхдээ тухайн баг нь 3-4-ийн харьцаатайгаар Аргентины багт ялагдал хүлээж үүнд нь бол нэг хөл бөмбөг гэхээр амиа тавьдаг англичуудын хувьд бол Дэвидийг шууд буруутгаж байсан байгаа. Харин нөгөөтэйгүр Spice Girls-ийн тухайд гэвэл дэлхийг тойрон аялах аялан тоглолттой явж исэн. Ингэж аялан тоглолттой явж байх үедээ тэдний хамтлагийн нэгэн гишүүн болох Jerry тухайн аялан тоглолтын ихэнх тоглолтод нь бол үзэгдэхгүй байсан учраас энэ нь олон нийтээс маш ихээр шүүмжлэлийг дагуулж исэн. Ингээд төд удалгүй тухайн гишүүнж тэгсгээд хамтлагаасаа гарч 1999 онтой залгадаг. 1999 оны 3 сард Дэвид болон Виктория нарын анхны хүү болох Брүүклин мэндэлжээ. Энэ үеэс тэд хүүхэд хулгайлах сүрдүүлэгт маш ихээр өртөж мөн түнчлээ хэвлэл мэдээлэл папарацууд хүүхдийн зургийг авахын тулд газар сайгүй мөшөгдөг байсан байна. Тэдний айж сандарсан хүүхдэд тэврээ зүхтаагаад гүүж байгаа янз бүрийн жоохон сэтгэл өвдөм зураг бичлэгүүд бол зөндөө байдгийн байна лээ. Ингээд анхныхаа хүүхдийг үлгийд авсан учраас тэд тухайн жилийнхаа 100-аар Ирландд бол хурмаа хийсэн байдаг. Тэдний хурмын зургийг бол UK дотроо гэхэд 1 фунт стерлинг хүртэл үнэ нь өсч Америкийн хувьд гэвэл 2 сая доллар хүртэл амлж исэн байгаа. Энэхүү хуримтай нь холбоотой хэд хэдэн дам яриа бол байдаг. Энэхүү яриануудыг нь бол ер нь яриад өгчий гэж бодож байна. Юу гэхээр Дэвидийн аав ээж хоёр нь Викториад бол тийм их таатай ханддаггүй, ер нь Викториад дургу байсан. Виктория бол хүүгийнх нь карьерт муугар нөлөөлөхийн дээр хүүг нь өөрсдөөс нь холдуулаад байгаа юм шиг мэдрэмжийг авдаг байсан учраас ерөнхийдөө бол бэрдээ тийм таатай ханддаггүй байсан гэдгийг юм байна лээ. Түүнчлэн аав ээж хоёр нь хүүгийнхаа хурман дээр байгаа шүү дээ. Гэтэл огтхон ч өөрсдийнхөө байх ёсгүй газараа байгаад байгаа юм шиг мэдрэмжийг тэр өдөржингөө авч ийсэн гэж ярьж ийсэн гэж тийм яриануд бол байдгийн байна лээ. Ийм яриануд бол байдаг. Яагаад энийг ярьж өгч ийн гэхээр хожим нь энэ гэр бүлийн маргаантай холбоотой нэг сэдв байгаа шүү дээ. Тэрүүнтэй бол холбогдноо. Ингээд энэ яриаг нь бол жоохон батлаж өгөх зүйл юу байсан гэхээр Дэвид хуримнаасаа хойш төд удалгүй ер нь аавтайгаа барыг яриха болсон. Дэвидийн амьдралын чухал мөчүүдэд нь бол аав нь харагдхаа байсан байдгаа. Ингэж байжгаад 2007 онд аав нь зүрхний шигдээс босноор тэд гэр бүлийн харилцаагаа дахин тогтоож гэр бүлийн харилцаагаа сэргээж эхэлсэн гэдэг юм байна. Викториягийн хувьд хэдийгээр анхны хүүгээ төрүүлээд дараа нь хурмаа хийгээд удаагүй байсан ч гэсэн хамтлагийн 3 гишүүнтэйгээ хамт UK дотроо бол жижиг аялан тоглолтыг бол хийж исэн. Ингэхдээ өөрсдийнхөө 3 дахь альбом болох Forever гэх альбомныхаа бол дуунуудыг дуулж авч исэн юм байна лээ. Энэхүү альбом нь бол тэдний хамтлагийн хамгийн сүүлийн альбом болсны дээр өмнөх 2 альбомныхаа амжилтын хаана ч хүрээгүй байдгаа. Ингээд охтууд бол ерөнхийдөө дөрүүлээ амжилтанд хүрэхгүй гэдгээ ойлгоцгоос нь 2000 оноос эхсүүлэн тэд хувь хувийнхаа карьерийг бол хөөцгөхөөр болдог. Гэхдээ тэд бол манай хамтлаг ингээ бүрэн тарж салж байгаа юм бишээ. Зөвхөн хэсэг хугацаанд өөрсдийнхөө хувь хувийн карьераа хөөхөр боллоо гэдэг мэдээллийг бол гаргасан байдгаа. Хувийн карьераа хөөхөр болсон цагаас эхсүүлэн Виктория бол огтхонч зүгээр суугаагүй. Тэрээр 2001 онд өөрийнхөө анхны бие даасан цомгийг бол гаргасан байдаг. Гэсэн ч Spice Girls-ийн төвшөнд бол мэдээж хүрээгүй нь тодорхой. Ингээд дараа жил нь буюу 2002 оны 9 сард өөрсдийн 2 дахь хүү болох Ромеогоо бол үлгийд авсан байдгаа. Мөн тэр ондоо тэрээр Telstar Records болон 19 Management-тэй
дараагийн цомгийн 1.5 саяын гэрээг бол байгуулж чадсан байдгийм байна. Гэсэн ч эхний синглийг гаргамагц нь Telstar Records нь дампуурснаас болж тухайн альбом болол гарах нь нэгэнт өнгөрсөн байдгийм байна. За нэгэнт бага залуу насндаа амжилтанд хүрчихсэн амжилтын амтыг мэдэрчихсэн учраас тэрээр өөрийнх нь хувийн карьер нэг л болж өгөхгүй байсан учраас салбараа солон загварын ертөнцид хүч үзэхээр ханцуу шамлан орсон байдаг. За 2000-ад оны үед болвол Victoria угаасаа хэд хэдэн брэндүүдийн нүүр царай болон ажиллаж исэн. За ингээд 2004 онд тэрээр Rock and Republic гэх брэндтэй хамтран VB Rocks гэх өөрийнхөө джинсэн коллекшнийг бол гаргасан байдаг. За тухайн коллекшн бол гарсан даруйдаа маш амжилттай болж тэрээр өөрийгөө дан ганц дуучин хамтлагийн гишүүн гэхээсээ илүүтэйгээр бас загварын маш өндөр мэдрэмжтэй гэдгээ бол харуулад амжсан байгаа. За үүнээсээ хойш тэрээр өөрийнхөө загварыг сурчлах үүднээс dvbstyles.com гэх сайтыг бол эхлүүлэн ажилласан байдаг. За энэ үеэр буюу 2000-ад оны ихэнх үеэр Дэвидийн тухайд гэвэл тэрээр Реал Мадридтай 4 жилийн гэрээ байгуулж Испани руу нүүж ажиллах шаардлагатай болсон. За Викториягийн тухайд гэвэл дөнгөж шин салбарт орчихсон. За анхны коллекшнаа гаргачихсан бүхнийг ингээд шууд орхиод явхад бол маш их хэцүү байсан ч гэсэн тэрээр нөхрийнхөө хүсэл зорилго мөрөөдлийг нь дагаж Испани руу хамт нүүхэр болсон. За ингэхдээ Дэвид бол төрүүлж очиж төвхнөөд ардаас нь Виктория бүх арын ажлуудаа жин там болгосныхаа дараагаар нүүж очихоор болсон байдгийм байна. За энэ хооронд бол хэдэн сарын хугацаа өнгөрсөн. За ингэжээтэл Дэвид Бекхэм өөрийнхөө хувийн туслах болох Ребекка гэх эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн гэдэг мэдээллүүд гарч ирсэн. За Ребеккагийн хэлж байгаагаар бол тэд 4 сарын хугацаанд үерхсэн гэдгийм байна лээ. За үүнийг нь энэ бол миний үзэл бодол биш, сошиалын хүмүүс юу гэж тайлбарлаж байгаа гэхээр ийм баян алтартай хүмүүсийн дунд нэг юм бичигдээгүй хууль байдгийм байна л та. Чи хинтээ ч уулзаж болно, ямар ч харилцаанд орж болно. Гэхдээ хинт ч мэдэгдэж болохгүй, намайг ямар ч нөхцөлд тэнэг байдалд оруулж болохгүй гэдэг нэг тийм бичигдээгүй хууль байдаг. За энэ хуулийн дагуу бол тэд иймэрхүү харилцаанд бол нээлттэй ханддаг. Тийм учраас Бекхэм ямар ч эмэгтэй хүмүүстэй уулзсан байсан. Викторияг тэнэг байдалд оруулж болохгүй гэдэг тийм хууль үйлчилдэг гэж бол хүмүүс тайлбарлаад байдаг юм байна лээ. За түүнээс гадна Дэвид бол ганцаар тогтохгүй маш олон эмэгтэйчүүдтэй нэр холбогдчихсэн. Тийм учраас тэднийг бол ингээд харилцаа нь үргэлж нээлттэй байдгаа гэж бол хүмүүс тайлбарлаад байдаг юм байна лээ. Гэхдээ тэрнийг нь бол сайн мэдэхгүй. Түүнээс гадна иймэрхүү хууль үйлчилдэгч бай, үйлчилдэггүй байсан ч бай. Энэ явдлаараа Дэвид бол Викторияг маш ичгэртэй байдалд орууллаа гэж бол хэвлэл мэдээллийнхэн болон сошиалын хүмүүс одоо ч ярьсаар байдаг юм байна лээ. За ийм байна. За ингэж жагаад 2005 онд тэдний 3 дахь хүү болох Круз төрдгөө. За энэ үеэр ерөнхийдөө Реал Мадридтай байгуулсан 4 жилийн гэрээ дуусч тэд Лос Анжелес руу цугтаа нүүж ирсэн. За Лос Анжелес Дэвид нүүж ирснээсээ хойш LA Galaxy гэх нэг тийм хөл бөмбөгийн клуб баг байдгийм байна лээ. За тухайн багт бол 250 сая долларын гэрээ байгуулан тоглож эхэлсэн. За тухайн гэрээний дүн болвол тухайн багийн гишүүдийн бүр багийн ахлагчаас нь хүртэл өндөр цалинтай байсан учраас тэдний хооронд бол багахан хэмжээний бас мөргөлдөөн, сөргөлдөөн гарч эхэлсэн байгаа юм. Гэсэн ч тэд хамтдаа бол цом хүртэж энэхүү асуудлууд бол ингээ баг багаар намжсан байдгийм байна. За энэ хугацаанд бол Викториягийн тухайд гэвэл өөрийнхөө загварын ажлыг бол тогтмол үргэлжлүүлж байсан. За ингэж байжгаад 2011 онд тэд өөрсдийн хамгийн бага мөн цор ганц охин болох Харпра үлгийд авсан байдаг. За ингээд мэдээж Викториягийн амьдралыг харах юм бол төрөөл ажиллаа хийгээл яг л ингэж явдаг байгааз түүний нэгэн адил энэ төрөлтөн дээрээ ч гэсэн тэрээр төрөөл ажиллаа хийнэ гэдгээ бол баталсан. За тэд 2012 онд Олимпийг нээж Spice Girls хамтлагаараа бол дуулсан байдаг. За ингэж байгаад 2013 онд Дэвид Бекхэм зодог тайлж тэд хамтдаа Лондон руу нүүж амьдрах болсон. За тэднийг тойрсон маш олон ховж жив, цуурхал
Ийм гэр бүлээс гадуур харилцаа үүсгэлээ, ийм хүүхнүүд ингэж холбогдлоо. За түүнчлэн одоо Дэвид аавтайгаа ердөөсөө холбогдохгүй, энэ Виктори аав хоёрын хоорондын харилцаа бас жоохон тийм ийм гэсэн иймэрхүү цуурхлуудыг дарахын үднээс тэд гэр бүлийн зураг авахулж олон нийтэд цацсан байдгаа. Гисэн ч тухайн одоо зургийг цацсан ч гэсэн дараа жилээс нь бол дахиад тухайн ярианууд үргэлжилж эхэлсэн. За ингэж жагаад 2017 онд Дэвидийн хувийн одоо мэйлүүд нь задарсан байдаг. За юу болсон гэхээр хакерууд бол одоо Дэвидийн мэйлийг нь хакертж байгаа доторх одоо хувийн мэйлүүдийг нь бол задлана гэж сүрдүүлж түүнээс 1 сая фунт стерлинг өгөхийг бол шаардсан байдаг. Гэсэн ч Дэвидийн хувьд ямар ч тэгж мөнгө төгрөг өгөөгүй цацуул цац гэд ингээ хайчихсан байгаа байхгүй юу. За тэгэнгүүт одоо нөгөө 2013 онд Дэвид уул нь Sir гэдэг ийм цол тэмдэг авах хэрэгтэй байсан юм байна. Гэтэл нөгөө Honors Committee буюу одоо хүндэтгэлийн хороо гэх юм уу. За тухайн одоо хорооноос нь бол түүнд ямар ч тэр цол тэмдгийг нь бол олгоогүй. За түүнээс нь болоод өөрийнхөө PR менежер рүүгээ тэднийг маш ихээр доромжилсан утга бүхий мэйлийг явуулсан нь тэр нь задарсан байдаг. Гэхдээ одоо Дэвидийн төлөөлөгчдөөс юу гэж ярьж исэн гэхээр тухайн мэйлүүдэд дээр бол засвар орсон байна. Ердөөсөө ийм айхтар зүйл бол болоогүй. За түүний дээр бол тухайн үед энэхүү мэйл нь тухайн үеийн сэтгэл зүйтэй шууд хамааралтай. Тийм учраас нэг их хүн дээр бити хүлээж аваарэ гэд байдлаар бол олон нийтэд хандсан. Гэхдээ олон нийтийн зүгээс хэвлэл мэдээллүүд юу гэж шуугч исэн гэхээр за Дэвид Бекхэм бол Royal Family-тэй одоо ингээд асуудал үүсгэж эхэлж байна гэж бол шуугж эхэлсэн байгаа. За энэхүү knighthood буюу Sir цол нь яг яадаг гэхээр төр нийгэм, спорт, урлаг, шинжлэх ухаан, буйны ажил зэрэг салбарт хийсэн гавьяаг нь хүндэлж одоо үнэлж өгдөг нэр хүндийн цол байдаг юм байна. За Бекмийн тухайд гэвэл 2003 онд OBE буюу Officer of the British Empire гэх цолыг бол хүртжсэн. За энэхүү цол нь болохоор одоо энэ Sir цол нь болохоор өмнө авсан энэ цолных нь дараагийн түвшин буюу агсан шатных нь цол байдаг юм байна. За тэрээр бол 2013 онд энэхүү цолоо хүртэх ёстой байсан боловч татварын асуудалтай байсан учраас энэхүү цолыг нь олгохоос бол татгалцсан байдаг юм байна. За үүнээс нь үүдэн одоо иймэрхүү үйл ойлголцол маргаан гарсан нь ийм учиртай байжээ. За одоо бол Дэвид Бекхэм болон Виктори Бекхэм хоёр бол яг л энгийн гэр бүлээс гаралтайгаар өөрсдийнхөө маш их уур ухаан, уур чадвар, авьяас, хүч бүх зүйлээ дайчлан байж өнөөдрийн өөрсдийгөө бий болгосон. За тэгвэл энэ хിവэрээ бол 40 жилийн хугацаанд хүмүүсийн хайр хүндэтгэлийг бол хүлээж байгаа юм байна. За ерөнхийдөө нэг амьдралынх нь үйл явц нэг иймэрхүү байна. За тэгээд мэдээж одоо тэд бол маш олон салбарт хүч үзээж маш олон охин компаниудыг байгуулан ингээд удирдаад ажиллаад явж байгаа. Тэгэхээр одоо бүх компаниудыг нь яриа л те бүх үйл ажиллагааг нь яриа л ингэх юм бол маш уйдгартай дээр нь маш их сунжирсан болох бах. Тийм учраас гол гэсэн одоо салбаруудыг нь хальт хийлээд тэгээд яг гол гэсэн нэгийг нь яриа заяа. За юу гэхээр тэд бол мэдээж одоо загвар, гоо сайхан, за түүний дээр спорт, за үйл хөдлөх, зар сурчлагаа, медиа, за ерөнхийдөө бол бүхий л салбарт хүч үзэж байгаа гэхэд бол хэлсдэхгүй. За түүний дотор бол нэг баг байгаа. За тэр бол одоо Дэвид Бекмийн өөрийнх нь байгуулсан Inter Miami CF гэх баг байгаа. За тухайн багт нь болохоор та бүгдийн сайн мэдэх Месси гэдэг нөгөө нэг тоглогч байдаг шүү дээ. Месси гэдэг юм уу, Месси гэдэг юм уу? Би ердөөсөө хөл бөмбөг үздэг болохоор мэдэхгүй байгаа шуучлаарай. За тэрхүү одоо тоглогч маань ингэж 2023 онд элсэн тоглох болсноор энэхүү багийн одоо үнэлгээ маш их өндөрт одоо хүрсэн. Ерөнхийдөө бол хамгийн өндөр үнэлгээтэй багуудын нэг болсон байдгийм байна. За ямар ч байсан нэг иймэрхүү байна. Одоо үргэлжлүүлээд хэдүүлээ яг тэр гэр бүл дотор яг юу болоод байгаа юм. За түүнийг нь л ерөнхийдөө яриа гэж бодож байна. За хүүхдүүдийн тухайд гэх юм бол ерөнхийдөө 3 хүүтэй 1 охинтой. За Дэвидийн тухайд гэвэл хүүхдүүдээ мөн өөр шигээ ийм мэрэгжлийн хөл бөмбөгч болгохыг бол хүсэж исэн. Тийм учраас багаас нь хүүхдүүдтэйгээ маш их ойр дотн байхын зэрэгцээ 3 хүүгээ бол гурвуулангийн хөл бөмбөгөөр хичээллүүлж байсан. Гэхдээ тэр 3 хүүгийн хинэнч одоо мэрэгжлийн хөл бөмбөгчин болохыг хүсээгүүн дээр тэднэрээс бас одоо Дэвидийн хүсэж исэн хангалттай тэр чадвар мэдрэмж нь гараагүй учраас одоо Дэвидийн тэрхүү мөрөөдөл бол тэгсгээд замхарсан юм шиг байгаа.
За одоо Дэвид Бекмийн хүүхдүүд яг юу хийдэг гэхээр за хоёр дахь хүү болох Ромео гэд хүү байгаа штэ. За тухайн залуу болохоор одоо загварын чиглэлээр моделинг хийгээд явж байгаа юм байна лээ. За гурав дахь хүү болох Круз гэж залуу байгаа штэ. За тухайн залуу бол амьд хөгжим, за дуучин, за ерөнхийдөө нэг тийм урлагийн ажлаа бол эхлүүлээд явж байгаа. 2016 онд эхний синглээ гаргаж ирсэн. Сая 2025 онд хоёр дахь синглээ гаргасан гэсэн. Ерөнхийдөө бол бэлтгэл ажлын хүрээнд бол ингэж явж байгаа гэж бол одоо хүмүүс бичцгээд юм байна лээ. Хүмүүс гэдэг нь мэдээнүүдтэй шүү. За ямар ч байсан 3 дахь охин Harper-ийн тухайд гэх юм 4 дахь охин Harper-ийн тухайд гэх юм бол 2011 онд төрсөн гэхээр одоо 14 настай юм байна. За тэгэхээр ерөнхийдөө бол одоо сурагч ийм охин байна. За яагаад би шууд нэг одоо хамгийн том хүүгийг нь алгасаад 2 3 4 хүүхдийн яриад явчихваа гэхээр за Brooklyn болвол бага өсвөр наснаас эхсүүлэн маш олон зүйлийг хийж эхэлсэн. За тэрээр бол хамгийн анх Лондонгийн нэгэн кафед нууцаар бариста хийж өөрөө цаашид баристагийн карьерийг хөөхөр бол эхэлж исэн ч за тэгсгээд бол хаягдсан байдаг. За түүний дараагаар 2017 онд тэрээр гэрэл зургийн нэгэн номоо гаргасан байна. За тухайн гэрэл зургийн номыг одоо шүүмжлэгчэд за бүр энгийн хүмүүс хүртэл үзээд маш чадваргүй, маш тийм одоо үнэхээр сонирхогч хүн авсан байсан ч гэсэн ийм хачин юмнуудыг бол авахгүй гэж одоо ингэ шүүмжилж исэн. За үүгээрээ тэд юу гэж бас нэмж шүүмжилж исэн гэхээр Nepo baby-нууд аав ээжийнхаа одоо эрх мэдэл аав ээжийнхаа нэр хүнд аав ээжийнхаа мөнгөн дээр суучгаад амьдрал мэдэхгүй, юу ч ойлгохгүй, юу ч хийж сураагүй. За тэгчгээд энгийнээрээ хөдөлмөрлөөд ингээд өөрсдийнхөө хамаг хичээл зүтгэл бүх зүйлээ зориулаад ажиллаж байгаа хүмүүсийн одоо боломжийг нь булаадаг гэж болвол түүнийг маш ихээр шүүмжилж ийсэн. За түүний дараачаар тэрээр тоогоочоор өөрийнхөө карьерийг дахин эхлүүлэх болсон. За ингээд мэдээж одоо Дэвид Бекхэм, Виктория Бекхэм ийм хүмүүсийн хүүхэд учраас түүнийг одоо маш олон алдартай хоолны шоунууд дээр болол урьж оролцуулж исэн. За гисэн ч Brooklyn болол ердөөсөө тэгж хоол хийх сонирхолтой нэгэн биш. Бүр огтхон ч хичээгүйгүүн дээр бүр хүсэхгүй байгаа нь бол камерын дууранд харагдаж байна гэд хүмүүс дахиад шүүмжилж эхэлсэн байгаа байхгүй. За үүний дараачаас тэрээр одоо хэдийгээр маш их юм шүүмжлэлтэй байсан ч гэсэн Cooking with Brooklyn гэдэг нэртэй одоо шоугаа эхлүүлсэн байдаг. За ингээд түүний ганцхан анги нь одоо шоуных нь ганцхан анги нь гэхэд $100,000 төсөвтэй байгаа байхгүй. За тэгтэл тэр ганцхан анги дээр юу хийсэн гэхээр зүгээр одоо гудамжинд гараад авчих боломжтой сэндвич гэлөө бургер гэлөө нэг тийм хийсэн гээд. За энээс нь болоод хүмүүс дахиад бүр ингээд уурлаж эхэлсэн. Бүхэл бүтэн $100,000 штэ. Ганцхан гараад ингээд хэдхэн доллараар авчих боломжтой бургер ийм сэндвич хийгээд тахта яах вэ гэж бол хүмүүс ингээд маш их ууралж исэн байгаамаа. За түүнээс гадна нэг бичлэг бас л ингээд олны дургуутслыг хүргэж нилээн ингэж бас шүүмжлүүлсэн хэрэг гарсан. За яасан гэхээр Brooklyn болол 2022 онд Nicola Peltz гэдэг тэр бомбтны охинтой болол хурмаа хийж одоо гэр бүл болоод 3 жилийн хугацаа үзэж байгаа. Тэгвэл тухайн үед одоо нэг юм гудамжинд та юу хийж амьдардаг вэ? Та ямар ажил хийдэг вэ? Гэх мэтчлийн юм нэг өдөр тутмын хөнгөн асуулт асууж бичлэг хийдэг хүмүүс байдаг штэ. Яг л тийм хүмүүсийн нэгэн адил тийм хүн болол Brooklyn-ыг зогсоогоод та ямар ажил хийдэг вэ гэж бол асуусан. За энэ асуултны одоо цаа тутах нь мэдээж та ямар ажил хийдэг болоод ийм одоо энгийн хүний одоо авахд хэцүү үнэтэй машиныг бол ингээд унаад явж байгаа юм бэ гэсэн утга бол дагалдж байгаа нь тодорхой. Гэтэл тухайн одоо үед бол Brooklyn би бол тоогооч гэж хэлсэн байнамаа. За энийг нь бол хүмүүс үзчихэд ингээд өчнөө том рестораны ингээд алдартай тоогооч юм шиг би тоогооч хийгээд ийм машин авчихлаа гэж байгаа юм шиг ингэж хариулсан байна. Би зүгээр Дэвид Бекмийн хүү манай эхнэр тэр бомбтны охин тийм учраас би ийм машин унж чадж байгаамаа гэд үннээ хэлэхгүй яасан юм бэ гэдэг байдлаар бол түүнийг маш их шүүмжилж ийсэн. Одоогоор бол тэрээр одоо эхнэртэйгээ цуг зураг авалтуудад модель хийж түүнээс гадна энэ тэдгийн подкастуудад бол ихээр ордог. За энэс нь болоод бас л хүмүүс дургу ганц сайн жүжиглдэггүй, за тэгээд ганц сайн дуулдаггүй, ганц сайн хийж чаддаг юм байхгүй, зөвхөн ингээд аав ээжийнхаа нэр нүрээр, аав ээжийнхаа нэр хүн дээр энэ тэнд ингээд олонний анхааралд өртөөд энгийн одоо явж байгаа хүмүүсийн боломжийг дахиад л булаалаа гэд ингээд хүмүүс уурлаад байдгийм бэ лээ. За түүнээс гадна одоо өөрөөрөө ингээ мөнчгөрөөрөө хэдийгээр Nepo baby ч гэсэн
Яаж ижаад одоо ингээд сайн жүжиглээ, сайн дуулаад тий аав ээжийнхаа нэр нүрийг улалцуулахгүйхэн шиг аваад явдаг Nepo baby-нууд хүртэл байна. Гэтэл энээс болол авах юм ганц жалгаа гэдэг байдлаар болол хүмүүс ингээд түүнийг шүүмжилсээр байгаа юм бэ лээ. Бас нэг талаасаа жоохон хэцүү. За үүний дээр болвол Николо болон одоо түүний аав биш үү? За энэ хоёрын талаар ч гэсэн хүмүүс тийм их ам сайтай байдаггүй. За ерөнхийдөө болвол аавынхын талаар нэлээд жоохон эргэлзээтэй тий жоохон эргэлзээтэй байдлаар хөрөнгөжсөн гэж бол хүмүүс ярьдаг юм байна лээ. За тэрнийг нь бол би одоо энэ бичлэгэн дээр нарийн дурдаад юу хөө? Ийм байна. За тэгээд охиныхон тухайд гэвэл амар бүдүүлэг тий одоо аав нь эрх мэдэлтэй хөрөнгө мөнгөтэй учраас хүмүүстэй юу ч биш юм шиг ингэж дээрээс ханддаг муухай бүдүүлэг ааштай гэж бол хүмүүс ярьдаг юм байна лээ. Тийм учраас одоо эхнэрт нь ч тэр хадам аавт нь ч тэр за энэ Бруклинд ч тэр хин хинэн ч ингээд сайн одоо сайнаар хэлэх хүн ер нь цөөхөн гэсэн үг. За энэ гэр бүлийн маргаан болвол за Дэвид болон Виктория за түүний одоо хүүхдүүд за нөгөө талд бол Бруклин болон Николо хоёр байгаа байхгүй юу? За эднэр бол ингээ хоорондоо ердөөс уулзраа олохгүй ингээ зөрчилдөд байгаа. За энэ нь бол сүүлийн 2-3 жилийн хугацаанд маш хурцтмал болж байгаа. За ерөнхийдөө болвол энийг хүмүүс юу гэж хараад байна гэхээр тэдний энэ хоорондох маргалдааны суурь нь болвол хурмын өмнө эхэлсэн гэж хүмүүс үзэж байгаа. За яасан гэхээр ерөнхийдөө болвол Никологийн аав нь бол мэдээж тэр бумтан та бүгд мэдж байгаа. Тийм учраас одоо нөгөө нэг хэдийгээр Дэвид болон Виктория хоёр ч нэлийн хөрөнгө чинээтэй хүмүүс ч гэсэн тэр бумтны хэмжээнд бол хараахан хүрэхгүй. Тийм учраас одоо ерөнхийдөө бол хөрөнгө мөнгөний зөрүү гарсан. За түүний дээр хүчтэй нь хүчгүйгээ жоохон дээрлэх гэж үзсэн. За иймэрхүү хандлага гарсан учраас энэхүү маргааны суурин тавигдсан гэж бол хүмүүс үзэж байгаа. За түүний дээр одоо тухайн гэрлэлтийн одоо бэлтгэл ажлын үе гэж байгаа шүү дээ. За тэр бэлтгэл ажлын үед бол Бруклин ямар ч одоо өөрийг ройлгүй байсан. Зөвхөн одоо Николо болон Виктория хоёр хоорондоо ингэж зөвшөлдсөж байсан юм байна лээ. Одоо нөгөө тухайн хурим зохион байгуулагчтайгаа ингээ бөөнөрөө ингээ шийдвэрлэж ийсэн. За тэгж яхтаа бол урилгын асуудал дээр маш том маргалцсан гэдгээ энэ хоёр. За тэр урилгын одоо хин хэнийг урихгүй ч юм уу тиймэрхүү асуудал альсгүй бол тэр одоо урилгын загвар гэдэг ч юм уу тиймэрхүү юм дээр бол маш томоор маргалцсан гэж бол хүмүүс ярьдаг юм байна лээ. За түүнээс гадна одоо Николо Викториягийн загварыг нь зохион бүтээсэн плажийг хурмын дээрээ өмсөх ёстой байсан юм байна. Хин хин нь тэгж ярилцаа тохиролцчихсон байсан. Гэтэл Николо болохоор яг эцсийн мөчөд буюу яг хурим руугаа орохоо хэдхэн минутын өмнө Валентиногийн плажийг өмсөд гарчихсан гэсэн. За үүнийг нь бол Виктория огтхон ч мдээгүй. Тэгээд энэ бол мэдээж бас тухайн маргааныг ингэж нэлийн хурцтмал болгоход бол нөлөөсөн гэж бол хүмүүс харж байгаа. За түүний дээр хурмын одоо тэр хөтлөгч нь Викториятай илүү дотн найз байсан юм байна л да. Тийм учраас тухайн хөтлөгч бол энэ үчийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйг тайзнаа урья гэхдээ гэж хэлэхдээ одоо тухайн өдөр чинь бол Никологийн хурим учраас тэр үчийн хамгийн үзэсгэлэнтэй хүн бол Николо байх ёстой шүү дээ. Гэтэл Виктория Бекмиг урьдаг. За үүнээс нь болоод одоо Николо нөхөртөөгөөч те ингээд тухтайгоо ингээд хүмүүсийн өмнө гарч бүжиглэж чадалгүй ингээд ээжгүй хоёр бүжиглээд ямар ч хэсэн нэг тиймэрхүү байдлаар болоод ингээд өнгөрсөн юм шиг байгаамаа. Ерөнхийдөө бол Никологийн хурим бол сэтгэлд нь ердөөсөө хүрээгүй гэсэн үг. За Америкт бол жишээ нь хин нэгэнтэй гэр бүл болсон тохиолдолд эхнэрийнхээ юм уу нөхрийнхөө овгийг авах тохиолдол байдаг шүү дээ. За тэгвэл одоо ингээд TikTok дээрээс ингээд бичлэгүүд үзэхлээр нөхрийнхөө овгийг авах хандлага нь илүү давмгай байдгийн маань эхнэрийнхээ овгийг авахаас илүүтэйгээр хувь нь жоохон өндөр гэсэн үг. Тэгвэл энэ тохиолдолд бол Бруклин одоо эхнэрийнхээ овгийг авч Бруклин Beckham Peltz болж ингэж нэр нь бол өөрчлөгдсөн байна. За энэс нь болоод мэдээж хүмүүс дахиад шууган тийм үү. За ингээд хурим босны дараачаас болвол тэд Америк руу нүүж амьдрахаар болж мэдээж энгийн нэгэн байранд ч юм уу энгийн нэгэн байшинд амьдрахгүй тодорхой мэдээж л яг л нэг тийм орд харш шиг газар амьдрах л байлгүй дээ. Тийм учраас тухайн байшингийнхаа тал үнийг Дэвид болон Виктория хоёрыг төлөхийг бол Бруклин гуйсан байгаа. Тэдний зүгээс олвол чи одоо нэгэнт гэр бүл зохиочихсон. Тийм учраас өөрийнхөө амьдралыг өөрөө мэдээд чи наатахаа өөрөө төл гэдэг бол хариу хэлсэн байдгийн байна. Үүнээс нь болоод Бруклины биш Никологийн аав нь болох нөгөө тэр бумтан. За тэр болохоор Дэвид болон Виктория хоёрыг хямдхан амьтад гэж бол хэлсэн гэдгийм байх лээ.
Ямар ч байсан бичлэгүүд дээр бол зөндөө тэгэж хэлсэн гэж бол яригдчихжээ. За энэ мэд асуудлуудаас болоод тэдний асуудал бол нэлээд юм хурцтмал болсон. За түүний дээр одоо Бруклин болон Никола хоёр хизээж гэр бүлийн чухал уулзалтууд дээр ирдэггүй. Яг эцсийн мөчөд очиж чадахгүй нь гэж хэлдэг. Ерөөсөө яг л юм. Одоо Дэвид Бекмийн 50 насны ойн баяр, за тэгээд аав ээжийнх нь хурмын ойн баяр, одоо Викториягийн төрсөн өдөр, за Викториягийн фэшн шоуны өдөр гэдэг ч юм уу. Яг гэр бүлээрээ байгаа л эсвэл бол гэр бүлийнх нь тэ нэр төрт чухал ийм арга хэмжээнүүдэд хизээч ирдэггүй. За бүр ингээд өрдөөсөө яг эцсийн мөчөд ингээд очиж чадахгүй гэд ингээд хэлцдэг гинэ. За энэс нь болоод Викториягийн хувьд бол өөрийнхөө гэр бүлийн жижигхэн арга хэмжээнээс ахуулаад бүхий л одоо том арга хэмжээг гар ингээд би хариуцсан өөрөө хариуцсан ингэж хийдэг учраас энэ нь түүнд ингээд маш их таалагддаггүй байсан гэдгийм байна. За энэ Дэвидийн 50 насны ойд яагаад очиагүй гэхээр бас учиртай байна. Юу байсан гэхээр Бруклин бол тухайн үед өөрийнхөө сургуулийн охин болох Ким Turnbull гэх эмэгтэйтэй болвол үерхэж байсан. За үерхэгч байхад болцоож байсан юм байна. За түүнээс хойш 2024 онд дүү Ромеотой тухайн Ким гэх эмэгтэй болцох болсон. Хэдийгээр Ким өөрөө үгүйсгдэгч Бруклин тэр яриаг нь батлаагүйн дээр Бруклин одоо түүний хажууд байхдаа тухгүй байгаа нь харагддаг гэж олон нийт бүр ингээд маш ихээр шуугдаг. За тэр өдөр бол Дэвид Виктория хоёр Ромеогийн найз охин болох Кимийг урьсан байсан учраас очиагүй байдгийм байна. Мөн Бруклин болон Никола нар одоо гэр бүлээсээ зайгаа авах болсон шалтгаан нь энэ Кимч гэж хүмүүс бас ярьдаг. За ийм учраас одоо ах トゥ хоёрын дунд явлаа гэдэг шалтгаанаар олон нийтээс маш их шүүмжлэлийг авч энэ оны 6 сард Ромео болон Ким нар албан ёсоор салцгаасан байдгийм байна. За түүний дээр болол бас мөн сая 2025 оны 8 сард энэ Никола болон одоо Бруклин хоёр маань хурмын андгай тангаргаа дахин шинчилж одоо өгч байгаа тийм ёслолыг бол хийсэн. За ингэхдээ тухайн ёслолыг бол зохион байгуулж өгсөн хүн нь бол Николагийн аав нь байсан. За тийм учраас одоо Николагийн гэр бүлийнхэн за түүний дээр Никола болон Бруклин хоёрын найзууд, дундын найзууд, Бруклины найзууд, хэвлэл мэдээллийнхэн папарацууд бүгд ирсэн ч Бруклины гэрээс нэг ч хүн ирээгүй. Имээ, өвөө, дүүнер, аав ээж бүр хинэн ч ирээгүүн дээр бүр тэднийг уриачгүй байсан гэсэн. За энэс нь олоод олон нийт юу гэж харж байна гэхээр за Бруклин болвол ингээд гэр бүлээсээ бүтэн харилцаагаа тасалж гинэ гэж болвол олон нийт хүлээж авч ингэж ярьцгааж байгаа байхгүй юу? За нөгөө талаас бол Николагийн нэг найз нь Instagram дээр пост оруулсан юм байлээ. За ингэхдээ болвол Бруклины аав ээж хоёр бол хитрхийн хүүгээсээ маш их зүйлийг ингэ шаарддаг. За тэгээ хүн тэр одоо хүсэл эрмэлзэлд нь хүрэхгүй болвол хүүгээ маш ихээр ингэж зэмэлдгээ. За үүнээс нь болоод Никола бол яг өөрийнхөө амьдрах гэж сонгосон хүнийхээ талд ороод өөрсдийгөө сонгоод гэр бүлээсээ холдож гинэ гэж бол битсэн байдгаа. За түүнээс гадна одоо тэрхүү одоо ёслолд яагаад Никола тэдний гэр бүлийг урайгүй гэж бодоод байгаа юм бэ? Бруклин ч урахыг хүсээгүй байж болно штэ гэсэн нэг тийм комент байсан мэлээ. За тэр комментэн дээрээ бас одоо Бруклин лайк дарсан байдаг юм байна лээ. За энэс нь болоод одоо тийм эмзэгээс хүртэл одоо Никола, Дэвид Бекхэм болон Виктория Бекхэм хоёр хэрхэн одоо өөрөх нь нөхөрт нь хандаж байгааг хараад төвчгийг хүсээгүй учраас ийхүү одоо ингээд маргалдаад энэхүү гэр бүлийн асуудал ингээд маш их хурццж гэнэ гэсэн утга бүхий бас мэдээллүүдийг бас гаргасан байдгийм байна лээ. За ерөнхийдөө нэг иймэрхүү байна. Хүмүүс энэ дээр бол хоёр талын байр суурьтай мэдээж байгаа. За нэг нь бол мэдээж өөрийнхөө одоо амьдралын төлөө өөрийнхөө эхнэрийг сонгоод мэдээж тэр хүн зөвхөн чамааг сонгож байгаа учраас чи зөвхөн тэр эхнэрээ сонгоод ингээд эхнэрээ хамгаалаад явж байгаа жинхэнэ нэр хүн байна. Үнэхээр аав ээж нь тийм нарциссистик хүмүүс байх юм бол яах юм бэ? Тийм учраас одоо ингээд ийм сонголтыг хийсэн зөв байна гэж бол үзэж байгаа хүмүүс бол бас байгаа. За мөн түүнчлэн одоо Виктория ч өөрөө бас Дэвидийн аав ээжтэй төдийлөн бас таардаггүй, түүнийг бас нөгөө аав ээжээс нь холдуулж байгаа юм шиг мэдрэгддэг, тэгж санагддаг байсан гэж бол ярьж ирсэн шүү дээ. Тэгэхээр яг тэрний нэгэн адилаар түүх давтагдаад байгаа юм шүү гэсэн хүмүүс бас байгаа. Өөрөө ч гэсэн одоо хадам аав ээжээсээ хүүг нь холдуулж исэн юм чинь хүүг нь бас одоо бэрэн тэгж гинэ. Өөрт нь бол яг л өөрийнх нь түүх давтагдаад байна гэж ярьж байгаа хүмүүс бас байгаа. За нөгөө талаас бол за оргуу хоосноос бүхнийг бүтээсэн аав ээжийнхаа
эсрэг те зөвхөн нэг ингээд их нэртэй болцоход аав ээжийнхаа эсрэг ингэж босч байгаа нь өөрөө маш том тэнэг зүйлээ юу хийж чаддаг гэж юу амьдрал мэддэг гэж ингэж аашлаад байгаа юм бэ гэдэг байдлаар бол бас ингээд хүмүүс доромжлох нь байгаа. За сайшааж магтах нь байгаа. За энийг иймэрхүү байдалтайгаар бол тэдний харилцаа ингээд явж гин. За аав ээжийнхэн тухайд гэх юм бол хүүгээ бол ямар ч байсан инстаграмаар дагдаг мэдээж тэр чинь одоо өөрөөснөө өөхчвэ. А гэхдээ дүүнэрийн тухайд гэвэл одоо бэр ихчээгээч тэр ахыгаач тэр хэнийг нь ч дагдаггүй юм бэ лээ. За нэг юм байна. Та бүхэн энэ дээр бас юу гэж бодож гин? Энэ ингээд гэр бүлийн жижигхэн маргаан байна уу? Альсгүй бол тэ үнэхээр ингээд ингэж болохгүй гэж харж үзэж гин үү? Та бүхэн бас юу гэж бодож байгаагаа комент хэсэгт бичээрэй. За бөөнөрөө одоо ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. За дараагийн бичлэгээр одоо ямар бичлэг орохоо би хараахан бас шийдэг байна. Гэхдээ нэг гоё бичлэгээр уулзна гэдгээтэй бол амлалт өгч байна. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.